За сүүлийн үед нийгмийн сүлжээгээр болон хэвлэл мэдээлэл хэрэгслэр Монгол банкны дарга нар банк санхүүгийн байгууллагатай гүүгээр дамжуулж мөнгө хүүлдэгэ гэсэн шүүмжлэл асаргаа байлаа. Энэ асуудлыг савгсрын ерөнхийлөгчид дээр өмнө маш олон банк санхүүгийн байгууллага байна гэснийг зэгцэлсэн гэж ойлгосон. Одоо хэдэн хүн удирдлагын группээс чинь банк санхүүгийн байгууллагатай байна. Хаврын чуулганаар банк санхүүгийн байгууллагын тухай хууль хэлцэнэ. Гүүгээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд гадаадын зөөл тусламжинд орцдог байт юм уу, энэ мөнгө зээлийн бодлоготой мэдээллийн даваа байдалтай хүмүүс бол ашиг сонирхлын зөрчилтэй бизнес эрхэлж болохгүй. Нийтийн ашиг сонирхлоос үүссэн зэрэглэх тухай хуулийн төс өргөн баригдсан. За энэ дээр Монгол банк бол одоо бас төвтэй арга хэмжээ авч энийг илтгэж тайлбар хэрэгтэй. Хэрвээ тийм хүмүүс байгаа бол банк санхүүгийн байгууллагатай нэгдмийн сонирхолтой хүн байгаа бол нэг л бизнесээ хөө нэг л ажиллаа хий гэсэн юм байна шүү дээ. За ингээд нэгтгэдэг нь бол банкуудын IPO, валютын